За эхэлсэн. За сайн байцгаана уу? За хэр сонсогдож байна? Энэ өдрийн мэндийг хүргэе. За манайхан шеэрлээд өгөөрэй. Дуусаа. За ингээ улсын хурлын сонгуул эхлээд, сонгуулийн сурталчилгаа эхлээд за хоёр тийм сонгуулийн сурталчилгаа хаагдаад өгчт маань сонголтоо хийнэ. Бид хоёр энэ одоо дэвшүүлсэн урайга урайтайгаар оролцож байгаа. За мэдээж нөгөө бусад намуудын ураануудыг бол харсан биз дээ тийм. Яаж ард түмний ялалт гэдэг урайтай байна. Бүрэн Монгол бүтэн ардчлал хэлүү тийм. Тийм. Үнэн бод үнэн чинь. Мөнгөс бас урайг бас одоо яриад явж ирлээ. За үндэсний эвслийнхэн болохоор одоо үндэстнэрээ баяжий гэсэн үг хэлээ. За өөр хүн намынхан болохоор цаг нь бас өөрчлөн цаг нь болсон ч юм уу урайтай ингэж өрсөлдөж байгаа юм билээ. Тэгэхээр Монголын хүний төлөө намын хувьд бол шууд маш тодорхой шүүхийг шүүнэ гэсэн юм урай одоо дэвшүүлж байгаа. За ялангуяа өнгөрсөн 32 жилийн хугацаанд улсын хурлаа 8 удаа солихдоо бол саяны энэ үдийн л одоо янз янзын байдал гар цэвэр гармаар гэл одоо бүр ерөөсөө одоо шодрог байх, хууль дээр хэрэгчлүүд дээр одоо үүнтэй холбоотой одоо бараг л одоо бүхий л нэршлиг одоо мөрийн одоо урайгаа болгож дэвшүүлсэн. Гэтэ хинэж одоо тэр урайныхаа одоо утга учирыг одоо бодит ажлууд төдийлээ одоо тэгээд Монголын хүний төлөө намын хувьд бол бид нар 2017 онд одоо ялгуусаар бүртгэгдсэн. За тэгээд бүртгэгдсэн цагаас хойш бол төрийн үйл ажиллагаанд хяналт тавих чадвартай иргэдийг бий болгоё. Үнэхээр Монгол улсад засгийн бүх эрх арга түмний мэдэлд байдаг юм бол өөрсдөө байгуулсан төрийг хяндаг. Монголын өмнөх өдрүүдэд бол бид нар сонгогч гэд нэртэй явуулсан тийм ээ. Бид нар хэн болох вэ? Нөгөө өнөөдрийн сонгуулийн санал хураалтын өдрөөр хэн нэг өөрсдөө төлөвлөх эрхийг л олгож явуулах гэдэг шүү дээ. Одоо төсвийг одоо зөв хуваарлаарай, одоо баялагын шудраг хуваарлаж явуулаарай, бидний төлөө ажиллаарай гэдэг. Харамсалтай нь бол одоо манай эрх баригчид маань бол амиа өчүүхэн өөрсдийнхөө амийг бодож амьдраад байгаа. За энэ паблик төхөрмөн дээр одоо тавигдаад. Тэгэхээр одоо ингээл манай энэ намын шүүхий гэдэг урай бол бид нар түрүү тийм нэг бодож байгаа ч юм уу тийм хин нэг таалагч өгөөг бид нар иргэдийн шудраг шүүх гэдэг бас байгуулсан цагаас хойш энэ шүүх одоо хууль хүчнийхэнтэй шүүхийн үйл ажиллагаа болохгүй байна, буруу байна гэдгийг бол одоо анхлын хүмүүсийг одоо тийм юм байж болдго юм уу тэгдэг юм уу гэж хүмүүс гайхдаг байсан тийм. Одоо өнөөдрийн төвшөнд бол хүн болгон шүүх ерөөсө болохгүй байгаа юм байна гэдгийг одоо хүн болгон мэддэг болсон. Одоо засгийн газрын тэргүүний үрдээр яадаг болсон тийм. Улсын хурал дээр үрдээр шүүхтэд өгдгүүд одоо олон сонсгол нэртэй юм үрдээр явуулдаг болчихлоо шүү дээ. За манайхан шеэрлээд өгөрөө цаашаа тэгээд мэдээж энэ удаагийн сонгуул бол шудраг бус сонгуул болж байгаа. За үндэсний олон нийтийн радио телевиз хэдийгээр нэр дэвшигчдэд боломж олгож ийн гэдэг одоо
тодорхой цагуудыг гаргаж өгч байгаа ч гэсэн нөгөө нөхөж үзэх боломжгүй тий. давтаж тавихгүй тэгээд одоо тэр бичлэгийг хуулж авч болохгүй тэр ийм байдлаар ингээд одоо цацаад байгаа гэдэг. Энэ чинь үндэсний телевизээр мэтгэлцэн явуулна, үндэсний телевизээр улс төрийн намууд одоо танилцуулга хийн гэдэг чинь бол тэгээд тийм нууцлаад байх, айгаадах зүйл ерөөс биш шүү дээ тийм үстэй. Тэгэхээр үүнээс ахвалал одоо эрх баригчд маань бол одоо өөрсдийнх эрх мэдлийг авч үлдэхийн төлөө дахиад энэ шудраг бус зүйлүүдийг хийгээл байгаа байхгүй. Тэгэхээр одоо манай өнөөдөр эрх барьж байгаа нөхдүүд нэг зүйлийг буруу тооцоолоод байна. Одоо энэ хүмүүс эргээд хаан болж чадахгүй шүү дээ. Хүссэн болгоно одоо хийгээд хүссэн болгоно ингээд одоо муу зүйлийг ингээд байг хийгээд чадахгүй шүү дээ. Тийм. Өнөөдөр энэ цаг бидний амьдарч байгаа амьдрал одоо онцлог бол бид бол одоо бидний өвөг дээдс маань ингээд үеийн төлөө одоо тэмцэлцээр байгаа. Өнөөдрийн одоо та бидний хуулиар зөвшөөрөгдсөн одоо тийм зан үйлүүдийг хуулиндаа одоо тусгуулж чадсан биш тийм үстэй. Хууль шийдвэр хүн бүхэн эрхтгч байна гэдэг ч юм уу тийм. Тэ. Одоо ингээл би зүгээр одоо ингээд бодоод байдаг байхгүй юу? Би энэ шүүх гэдэг өрөөнд бол одоо их сэтгэл дуран саналан байна. Энийг яагаад одоо ингэж бодоод эндээ бас ийм л зүйлийг хийх ёстой, бид ийм л зүйлийн төлөө төтгөх ёстой гэдээ бахархаад байгаа юм байна гэвэл өнөөдөр их найд гэдэг тоог байдгийг мэддэг болохоос биш хэрэгэлдэггүй байлаа. Тэгэхээр зүгээр энэ хүн болгон их найд гэдэг тоог ойдоонд хэзээч мартахгүйгээр тэ болтроо энийг хулгайгаас л мэдлээ шүү дээ. Их найдаар хулгайч тийм. Тэ. Бас тэр бомбуудыг тоог бараг л хүмүүс хэрэгэлдэггүй байсан. Төрөөс тэр бомтонгууд төрөөд гэсэн чил одоо төрөөс төрсөн тэр бомтонгууд тэр бомбуудыг тоог нэг хэсэг л амар л их тэ одоо агуу их тоол юм шиг байсан ч одоо тэр маань бас юу ч болоод хулгай гэдэг зүйл их найдаар тооцогдож байгаа гэдэг чинь одоо энэ шүүх засал болохгүй байна. Үнэхээр гин буруутай хүмүүсийг шийдэж чадахгүй байна. Ялангуяа авилга албан тушаалын гэмт хэрэгтнүүд тийм. Эрх мэдлэлтнүүдийг шийдэж чадахгүй байхгүй. Тийм. Тийм учраас одоо энэ 20 жилийн өмнө бид нар ингээд шүүхийг одоо шүү гэдэг анх 2007 онд бид нар албан ёсоор цуглаан зохион байгуулсан. Тэрний өмнө бол шүүх шударгаар ажиллахгүй байна тийм. Одоо манай Монгол улсын өнөөгийн шүүхийн тогтолцоо бол дэлхийд байхгүй одоо хамгийн одоо юм авилгацсан шүүх одоо Монгол улсад байна гэдэг асуудлыг бол бид нэр ингэж гаргаж тавьж ийлээ л да. Тэгтэл одоо сонссон хүн болгол баг шүүхийг шүүн гинэ баг инээ гэдэг тийм. Баг ингээд тохуурхаад одоо баг ингээд шоолох маягтай ингээд ханддаг байлаа шүү дээ. Тэгэл одоо бид нар чинь өөрсдийнхөө хэлж ярьж байгаад одоо итгэлтэй байгаа юм чинь үе та нар харж байгаараа гэлдэг одоо тэмцэлцээр байгаа. Одоо нэг үчиж цаг хугацаач өөрөө богинох юм биш дээ. 20 жил ингээд тэмцэлсэн байна. Тэгээд одоо би зүгээр эргээд ингээд хэлэхэд бидний үнэн байсан гэдгийг цаг хугацаар нотлогдоод байгаа байхгүй. Энэ шүүхийг л шинжлэхгүйгээр Монгол улс цаашаа хөгжих байх байж болох. Бид нар их хурлаа 8 удаа сольсон, засгийн газраа мөн одоо 20 удаа солилоо. Тэгээд эдгэрийг солиод хулгай багасахгүй байгаа шүү дээ. Авилга албан тушаалын гэмт хэргийн хохирлын хэмжээ нэмэгдээд байна шүү дээ. Тэгэхээр ч одоо энэ авилга албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого үндсэндээ байхгүй байна. За өнөөдөр манай одоо ирэх хурж байгаа намын нөхдүүд бараг л одоо авилгачтай дийлэхгүй байх болтой юм яриад байгаа байхгүй тий. Одоо энэ манай өнөөдөр засгийн газар маш сонин бүтцтэй шүү дээ тий. Жишээлбэл одоо манай нэг хоёр гээд хууль зүйн сайд маань бол чихтэй шударгын дүр тоглодог тий. Хүрлбаатар гээд одоо өнөөдөр хоёулаа нэр дэвшээ явж ш нэг банаас. Хоёулаа нэр дэвшээ. Тэгтэл нөхдүүд энэ хоёр маань юу ярьж ирсэн гэхэлэр Хүрлбаатар чи мэрэгсэн улсаач гэл одоо хэлээ сууж шүү дээ. Сайд болов байх та. Тэгээ одоо бол нэг танкинд ороод ингээд нэг хулгайчтай цуг ингээд Монгол улсын өдөртөд байгаа болж таарч байгаа байхгүй тий. Нэг бол Хүрлбаатар хулгайч биш. Нэг хоёр тэр хүнийг бүтгэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хоёрын хин нэг нь хариуцлага хүлээгээс өөр аргагүй механизм байна. Тэгээ одоо энэ Хүрлбаатар гэдэг хүнийг л ингээд өнөөдөр яриад. Одоо тэр янз янзын хүмүүс ч Хүрлбаатар шиг муу байхгүй л яриад. Маш олон гэмт хэрэг толгойч тухай ярил. Гэхдээ хууль шалгалтын байгууллага нөгөө авилгатай тэмцэх газар нөгөө тагнуулын байгууллага нөгөө цагдаагийн байгууллага ягаад тэр үнийг шалгадаггүй.
Тэр шалгасан бол шүүхээр яриад гин буруудаа нотлогдохгүй байна. Гин буруудаа нотлогдох хүртэл хэнийг ч гин хэрэг үйлцэн гин буруудаа тооцохгүй гэсэн зарч байна шээ. Тэгэхээр одоо ингээд хууль хяналтын байгууллагын шалгагдгүй хүмүүсийг одоо ингээд бид нар өөрсдөө очиж тэр хүнийг шүүдэг байх ч юм уу. Энэ шүүх засаглалаа бид нар өнөөдөр аварч тийм ээ. Одоо Монгол улсад одоо жишээл шудраг шиг үнэхээр одоо эргэлзээгүйгээр одоо бодит үнийг тогтоож чаддаг юм шүүхтэй болох юм уу гэдэг энэ асуудлыг бол одоо шинжлэх ухааны үндэслэлээр одоо ингэж ярмаар байна. Тэгвэл одоо манай бусад нэр дэвшигчдүүд бүгд л одоо өнөөдөр нөгөө сөрөг хүчний байр суурьнаас нэр дэвшиж байгаа хүмүүс бүгд л нэг хулгайч гэсэн зүйлийг яриад байгаа байхгүй. Тэр хулгайч, энэ хулгайч, ингэсэн хулгайч. Яг үүндээ тэр хулгайч гэдэг зүйлийг хэн одоо тогтоод юм гэхлээр нөгөө манай цагдаа, шүүх, прокурор тийм эдгээр чинь бүгдээрээ ингэ шат амжилттайгаар хяналт шалгалтыг хийж байгаа. Эцэстний шүүх гэдэг байгууллагаар ороод үнэхээр энэ бол хулгай хийсэн байна, гэмт хэрэгүүлсэн байна, гин буруутай хохирлоо төл тийм энэ одоо тэдэн жилээр 20 гэх юм тэдэн төгрөгөөр торлоо гэдэг. Үгүй бол тэр хүнийг цагаатгаад ирнэ. Тийм хүний тэр нэр төр албар хүнийг хамгаалж явах хэрэгтэй шүү дээ. Гэтэл өнөөдөр бол энэ шүүх хууль хяналтын байгууллага ажиллаа хийхгүй байна гэдэг бол тодорхойгоо. Тэгээ шүүхийг одоо шудраг болгохгүйгээр Монгол улсад бол шудраг усны тухай ярих ойлгоно одоо боломжгүй маа гэж бид бол үзэж байгаа. Тэгэхээр шүүхийг шудраг болгоно гэж бодож байгаа хүмүүсийг одоо манай сонгогчд маань дэмжээрэй гэж уриалж байна. Түүнээс биш өөрсдөө шүүгч шиг одоо ингэ одоо хин нэг үнийг буруу яллах гээд байгаа энэ хүмүүс бол одоо тэр шүүгч олж хийж байгаа байхгүй тийм үстэй. Их хурал гэдэг чинь бол бодлогын байгууллага. Үнэхээр шүүх хууль хяналтын байгууллагын одоо системд байгаа алдаа дутагдлыг залруулах жишээлбэл хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын одоо жишээлбэл чанарыг сайжруулах тийм ээ. Одоо бие даасан шийдвэр гаргадаг чадварыг цагдаа одоо хууль хяналтын байгууллагад өгөх хэрэгтэй болно шүү. Өнөөдөр манайхан яаж юм гэхлээр хууль хяналтын байгууллага одоо үнэхээр шудраг ажиллаж чадахгүй байгаа гэхлээр л цагдаагийн эрх мэдлийг хасаад прокурорын эрх мэдлийг нэмээд идэг. Тэгээ прокурорын байгууллагч өнөөдөр хяналт тавьдаг байгууллага байх ёстой. Өнөөдөр шийдвэр гаргадаг байгууллага болоод төрсөн шүү. Прокурорын зөвшөөрлгүйгээр цагдаагийн байгууллага тэр хэрэг бүртгэл мөрдөн байцаалт тэр тагнуул одоо авилгатай тэмцэх газрын тэр хэрэг бүртгэл мөрдөн байцаагч нар бол одоо юу ч хийж чаддаггүй. Ийм дампуу байдлаар орсон байна. Тэгэхээр прокурорын байгууллага ямар үүрэгтэй, цагдаагийн байгууллага ямар үүрэгтэй байх юм энийг маш оновчтой дахин одоо хуульчилж тэгээд энэ одоо гэмт хэрэгтэй тэмцэж бүр ханхан шатанда тэмцэж энэ цагдаа одоо хууль хяналтын байгууллагын алба багчдын эрх мэдлийг нэмэгдүүлэх за эрх мэдлийн нэмэгдүүлэхийн хажуугаар тэдэнд хяналт тавих хараа ангилалтай механизмыг сайжруулах замаар энэ одоо салбарыг өөрчилж шинжлэхгүй бол одоо Монгол улс ерөөсөө баларлаа. Одоо чинь шүүх шудраг биш болоод ирэхлээр нөгөө нийгмийн талцлах бодол чинь одоо дээцэгтэй үргэлж. Одоо намаар талцсан шуугаж бие биенийг шүүгэж шүү тийм үстэй. Тэр чинь хулгайч гэхлээр тэр чинь манай хулгайч, манай нохоо тийм. Бүр одоо тиймтэй хүртэл ингэж дороотж ялцарсан байгаа юм тэгэхээр одоо ТV-ийн үнэнд хариулж бэлгээч одоо тэр баг юу шүүхийн одоо хууль өмчтөрийн хийх ажлыг хийгээд байгаа юм шүү. Тэр үеийн нэг асуудлыг тийм одоо энэ шүүх цагдаагийнхны одоо тэр бусдыг одоо үнэн бодлыг мэддэхгүй тийм одоо нэгэн шүүх маань шудраг бус байгаа учраас тэр хүмүүс яг үнэндээсээ ч хэлбэгдсэн юм уу эсвэл бол ямар нэгэн улс төрийн зорилгоор хин нэг бургадах гэдэг юм уу гэдгийг одоо бүгдээр нэг шүүх шудраг биш болохтой бүгдээрээ энд эргэлздэг болсон. Тэр мэдээллийг хин нэг хүлээж авах боломжтой болсон байгаа байхгүй. Тэр шүүх шудраг байсан бол шүүх яаж хийдсэн шүүхийг шүүх гэдэг зогсож байгаа шүү дээ. Шүүхийн шийдвэр цорын ганц үнэн байх хэрэгтэй л ингэж. Тэр чиний хэлдээсэн шүү дээ. Одоо хуулиатрын дээр хулгайч бол тэр хуулийн хариуцлага хүлээх хэрэгтэй тийм. Энд чинь үндсэн хуулийн дээр байж байгаа шүү дээ. Хуулийн хариуцлага тийм. Хөндөгдсөн эрхийг сэргийн хэвлэл хүүгийг иргэнийхээ хүлээнэ гэдэг. Бидэрт ийм хууль байгаа байхгүй. Тэгэд тэр үүргээ төрн биелүүлэхгүй, шүүхэн биелүүлэхгүй байгаа болохоор бид өнөөдөр шүүхийг шүүе. Одоо яг л одоо шүүх шудраг байсан бол бид арай өөр тийм асуудлыг хөндөх байсан. 20 жилийн өмнө жишээлбэл одоо 20 жилийн өмнө би ч одоо залуу болсон гэж бид ч одоо залуу байсан гэж тарах гэдэг шүү дээ. Тэгэхээр хэрвээ 20 жилийн өмнө энэ
шүүхийг одоо шинжлэх ёстой гэдэг бидний дуу хоолойг сонсч байсан бол өнөөдөр ногоон авах тусны хэрэг гэж байхгүй. байхгүй шүү дээ. За энэ хөгжлийн банкны хэрэг гэж байхгүй. За энэ нүүрсний хулгай гэж байхгүй. Тэгэхээр нүүрсний хулгай одоо энэ хөгжлийн банкны хэрэг шиг юм ингээд энэ хэрэгүүдийн хохирлын үнийн дүнг аваад үзэхлээр чи Монгол улсын одоо хэд хэдэн жилийн одоо төсөвтэй тэнцүү хэмжээний мөнгийг энэ нөхдүүд хулгайлцсан завширсан тухай яригадаад байна шүү дээ. Тэгэхээр энэ шүүх засаглал бол нийгэмд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Нийгмийг одоо жишээлбэл одоо зарчимтай байх, дэг журамтай байх, тэгээд одоо тэр хуулийг мөрддөг байх тэр одоо чухал одоо нийгмийг тэнцвэржүүлэх үүргийг одоо манай шүүх засаглал нь биелүүлж байгаа хэрэгтэй. Харамсалтай нь энэ одоо тэнцвэр маань одоо алдагдсан учраас та бид нар дуртайгаар одоо бие бинийгээ доромжилдог, бүтэгдэг, хараадаг, зүгтдэг тийм ийм болчиход байна. Тэгэхээр одоо энэ үндэсний нэгдлийг ярихын тулд зайлшгүй шүүх засаглалын тухай бид нар ярих ёстой. За тэгээд энэ улс төрийн намуудын хувьд одоо жишээл өнөөдөр ингээд 34 5 6 нам ч юм уу үйл ажиллагаа явуулж байна. За одоо өнөөдөр сонгуульд гэхэд 21 нам оролцож байна тийм. Тэгэхээр энэ улс төрийн намуудын мөрөө хөтөлбөр зүйлүүдийг одоо манай сонгогчд маань сайн судлаасай. Тэгээ үнэхээр энэ шудраг ус гэдэг зүйл бол Монгол улсад одоо хамгийн чухал, хамгийн ихний ээлжийн шийдэх ёстой асуудал байгаа гэдгийг л одоо та бүхэн ойлгосоо. Өнөөдөр ингээд бүхэл нам ингээд үндэснэрээ баяж ийлгэн одоо одоо илбэг хангалуун амьдрах цаа ийлгэн одоо ямар нэгэн байдлаар ингээд улс орны хөгжлийг мөнгө эдийн засгийн одоо хүчин зүйлтэй холбож тайлбарлаад байгаа байхгүй. Тэгэхээр чинь мөнгөнөөс илүү хүн чанар, хүн сэтгэлийн тухай одоо эх орноо хайрлах, нэг нэгнийгээ хайрлах тухай гэдэг одоо зарчимтай байх, үнэн чудраг байх, хэлсэн ярьсандаа байдаг байх гэдэг ингээд мөнгөөр үнэлэгдэхгүй тийм маш чухал одоо зүйлүүд бидэнд бий шүү дээ. Тэгэхээр тэр үнэт зүйлээ ярихаа болоод зөвхөн л эд материалын тухай, мөнгө төгрөгийн тухай ярьдаг, сонгуульд очиж саналаа өгөхдөө зөвхөн мөнгө төгрөг өгсөн хүнийг сонгох гээд явдаг ч юм уу. Айлсгүй хэн олон удаа телевизээр гарах вэ, хэн олон зураг самбар байрлуулж чадах вэ гэдэг юм уу. Ийм утга учиргүй тийм материалын зүйлийн өрсөлдөөн болоод байгаа. Энэ бол өөрөө байгаа. Сая л гэдэг одоо нүүрсний сонсгол гэж бид ч одоо нэг шүүх хуралд оролцож байгаа юм шиг бүгдээр сонслоо шүү дээ. Тэгээд арилтаа тэмцэх газраас ч гэсэн тодорхой хүмүүсийг нүүрсний хулгайч гэж зарласан. Тэгээд нөгөө хэдэн гişүүд маань одоо тэгэл одоо нөгөө хулгай хийсэн мөнгөөр ч юм яасан тийм. Тэгэл ухуулагч хөслөл чагнажуулаад ингээл дахиад төрд сумаа гэж явж шээ. Тэгэхээр л энэ бидний энэ шүүхийг шүүн гэсэн ураа маань хэрвээ тэр улсын хурлын гишүүдийг төрийн өндөр албан тушаалтай улсуудыг буруугүй байсан бол тэд би буруугүймаа гэж шүүхээр цагаалаад гараад байна. Тэгээд одоо ахаад Монгол улсын хурлын зүтгийгээд одоо бас одоо энэ өрсөлдөнд өрсөлдөж болно. Тэгэхээр чин одоо ингээд нэр бүхэн улсуудад бүгдээрээ нэр тгсэж явж шээ. Тэгээд тэд амжилттай тавьчих гэж чудлаа хэлсэн юм уу? Тэр нүүрсэн сосгол дээр чудлаа хэлсэн юм уу те? Ямар ч буруугүй болцсон. Одоо ингээд ахаад би төр өрнө гэж явж байгаа. Тэгээд зүгээр яг энэ бүгдийг байгаа болох дээр бид хизээж баяртай хийж болохгүй. Бид хизээж энэ бодит одоо иргэдээ хайрладаг, иргэдээ хүндэлдэг ус төрчтэй болохгүй. Тийм боломжгүй. Тийм учраас л энэ жилийн одоо энэ сонгуулиар бид ямар нэгэн байдлаар энэ сонгуульд амжилт үзүүлсэн тохиолдолд бидний хийх юм бол шүүхийг одоо яаж өөртөө тэр шүүхийн тогтолцоотой холбогдох хуулиудыг өргөн барьж ингэж шүүхэл бид нар тэрцэлж шүүх маань шудраг болчих юм бол дагалдах тэр прокурорч байна тэр мөрдөн бай загсч байна бид буруу зүйл хийх болно шүү дээ. Энэ амьдарчид ч гэсэн дураараа хаан шиг тэр хүснээ хийдэг царин ус байхгүй болно шүү дээ. За тэгээд яг нэгдүгээр зорилго маань бол бид нар шүүхийг шүүн гэсэн зорилготой шүүх засаглалыг шинжлэх бидэрт одоо маш том төлөвлөгөө байна. Тэгээд бид нар бол сонгуул болохоор л нэг шүүхийн тухай яриад байгаа юм биш. Тасралтгүй бид нар одоо 20 жил шүүх засаглалчин болохоо байлаа шүү гэдгийг бол одоо хэлж ярьж за 15,000 гаруй иргэдэд хууль зүйн тусалцаа үзүүлж 3,000 гаруй иргэдэд одоо яг бодитоор өмгөөл хууль зүйн одоо өмгөөлийн үйлчлэгээ үзүүлж одоо ямар нэг үнийг өмгөөлөгчөөр итгэмжлэгдсэн одоо төлөөлөгчөөр ингэж одоо тухайн хүний төлөөлж их ашигыг хамгаалах юм ажлуудыг хийсэн байна. Тэгээд
өнгөрсөн одоо энэ 20 жилийн хугацаанд бид нар 300-аад орчим одоо хэвлэлийн баг хурал хийж за 2000 гаруй одоо цагдаа шүүгч прокурорыг одоо ингээд одоо хууль бус шийдвэр гаргасан гэдэг одоо баримтыг нь олон нийтэд дэлгэж ингэж ажилласан байна. За мэдээж одоо ноёнтой заргалдал толгой гонхотой заргалдал хормоог өгдөг шиг өнгөрсөн хугацаанд бид нар шудраг усны төлөө хийсэн тэмцлийн хайрууд маш ихээр эрүүдэн шүүгдэж, мөрдөж, мөшлөгдөж ингэж дарамтанд одоо амьдарч ирсэн. Гэхдээ бид нар энийг бол дарамт гэж ойлгохгүй. Юу юуг бид нар ч авч хамгийн гол дээр буцаж чадахгүй шүү дээ тийм үстэй. Сандал нэг хэд хоног хоригдгийн байгаа, нэг хэрэг холбогдуулж гүтгдгийн байгаа. Яг үнэндээ өнөөдөр ингээд үнэнд гүйцэгдэж цаг хугацаа бүгдийг шүүдэг. Өнөөдөр Монгол улсад дээр би зүгээр одоо шууд хэлье. Хамгийн арчаагүй, хамгийн сул дорой, хамгийн одоо зарчимгүй нөхдүүд өнөөдөр шүүх прокурор цагдаагийн байгууллага одоо удирдах албан тушаал хашаад тэгээд энэ одоо улс төрийн бүлэглэлд үйлчлээд ингээд одоо хууль зүйн салбарыг үлдэхээр гутамшигтай байдал оруулсан байгаа шүү гэдгийг бол би одоо хэлмээр бүр нэртэй устгаач би зарлж чадна. Гэтэ өнөөдөр сонгуул болж байгаа учраас бид нар энийг одоо өнөөдөр тооцохоос илүү сонгогчид минь энэ шүүх засаглалыг шинчлэх шудраг усыг тогтоож чадах энэ мэд дэвшигчдийг олж сонгоосоо гэж хүсээд энэ зүйлийг яриад байна. Дээрээс нь мэдээж одоо энэ сонгуулийн сурчлагын лайв учраас Монголын хүний төлөө намаас мэд дэвшигчдийг дэмжиж сонгож саналаа өгөөрэй гэж хүсэж байна. Яг тэгвэл Монголын хүний төлөө нам цэвэр итгэл үнэмшил үзэл бодлороо эвлэлтэн нэгдсэн. Амьдрал дундаас энэ улс төрийн нам гэдэг ямар чухлыг ойлгосон. Үзэл бодол итгэл үнэмшлэлээр нэгдэж одоо бид хамтдаа юу хийж чадах вэ гэдгийг ойлгочихсон. Ийм одоо хамт олон одоо өнөөдрийн сонгуульд бид нар оролцож байгаа. Тэгээ бид бол сэтгэлээрээ нэгдсэн нэгдлийг бид үүсгээд байгаа. Бусад намууд бол зүгээр сонгуулийн үеэр одоо мөнгө төгрөх одоо баахан хандив мөнгө цуглуулдаг мөнгөтэй хүмүүс мөнгөө гаргаад төрийн эрх мэдлийг худалдаж авах, хуулдаж авах, хулгайлж авах энэ олон төрлийн арга хэрэгжилж байгаа. Ихэнх нэр дэвшигчд нь бол баг ингээд мөнгөтэй хүмүүстээр очиод байна шүү дээ. Одоо бид нар дээр бол нэр дэвшиг гэж олон хүн хандсан да тийм. Танаас намаас нэр дэвшиг гэж явж яснаа нэг өдөр үндэсний эвслээс нэр дэвшгээр боллоо. Нэг өдөр тэндээс нэр дэвшгээр боллоо. Яасан гэхлээр ядахтаа тэд нар чинь сурчлагын маань материалыг хэвлээд өгнө гинэ гэх ингээд тийм. Иймэрхүү байдлаар ингээд одоо манай нэр дэвшигчдийн ихэнх нь бас намаа сонгохдоо мөнгө төгрөхтөө намайг сонгож ингэж нэрээ дэвшүүлээд байгаа нь бол бас л нөгөө тэр хүн маань үнэхээр их орныхоо төлөө гэсэн хүн үү ямар зорилготой хүн бэ гэдэг нь бол харагдаад байна. Тэгэхээр бид бол яг ингээд үнэхээр цаг хугацааныхаа уртад бол тийм ээ бидний үйл ажиллагааг хүмүүс одоо ойлгох хаа ер нь бол зарим хүмүүс бол одоо баг танаас ч одоо ямар ч мөнгө төгрөггүй мөртлөө энэ их мөнгө төгрөгтэй хүмүүстэй одоо яаж өрсөлдөх гээд байгаа юм бэ тийм. Одоо нэг тойрогдөгчл одоо дунджаар тэр мөнгө төгрөг зарцуулах одоо тийм одоо доод тэр дээд зардал гэж байгаа тийм ил одоо зарцуулж болох мөнгөний түн гэдэг ингээд тогтоогдсон шүү дээ. Би одоо сая ингээд нэр дэвшиж байгаа хүмүүсийг ингээд таньдаг одоо ихэнх танихгүй хүмүүс таньдаг хүмүүсийг ингээд хараад байж хахад ер нь нэг тийм хандив өгчтэй олон нийтийн үйл ажиллагаанд оролцож ирсэн хүмүүс харагдахгүй байхгүй. Тэгэхээр тийм байж тэр тойрогддог тэр 500 сая төгрөгийг зарцуулаад байдаг. Үнэхээр нэг тийм одоо энэ олон нийтийн үйл ажиллагаа хандив тусламжны тэрийг байнга олсод энэ чинь дээр шүдэд ингэдэг үгээд Монголынхаа төлөө үнэхээр амьдрал нь боломжтой болсон тийм. Тэгээд нэг тэр хүн төгрөг зарцуулаад би Монголыгаа өөрчилж чадна гэсэн сэтгэлтэй хүн одоо нийтээрээ мэддэг бол тэр одоо байж болох юм. Тэгэхгүй одоо ингээл байх хүн мэддэхгүй энэ өнгөрсөн 4 жил өдөр шингүү хулгайд холбогдож энэ дээр асуудалд орчвол тэгээд би чинь одоо ингээл ингийн цагаан дагтаа шүү. Одоо ингээл тэр хүн төгрөгөд зарцуулаад энэ сонгуул дахиад гарч ирсэн гэж явж байгаа. Одоо урд нь бас энэс тутахгүй мөнгө зардаг байсан тийм. Тэгвэл энэ 4 жилийн хугацаанд 100 гаруй сая төгрөгийг цалин авсан. Тийм үстэй. Тэнгүү дахиад тэрнээс дахиад даавалж мөнгө зараад дахиад 100 гаруй сая төгрөгийн цалин ингээд авах гэхтэр чинь энэ 8 жил сууж байгаа хүмүүс би зүгээр хавханд бодоод байгаа байхгүй. Одоо тооцоо хийсэн биш тийм. 2 жил дараалаад энэ их хэмжээний мөнгийг зарчаад энэ их мөнгө ханаасаа санхүүж яддаг. Яг наадахны талаар зарим залуучууд судалгаа хийсэн байл шүү. Одоо сарын цалин 3 сая төгрөг жилдээ 36 сая төгрөг тийм. Гэтэл тэр хүмүүс жилдээ 3-4 тэрбум төгрөгийн
одоо орлоготой гэж өөрийгөө хөрөнгө оруулалтын мэдүүлгээ мэдүүлсэн тийм. Тэр ямар зорилгоор тэр одоо тийм их одоо орлоготой хүн одоо улсын хурлд нэр дэвшээд ийн гэдэг зорилго нь чухал байхгүй. Магадгүй тэр хүн нэг талаас маш их оронч хүн тийм. Нэг талаас бол төрийн эрх мэдлийг ашиглан одоо мэдээллийг олж авдаг давуу байдлыг одоо ашиглан одоо өөрийнхөө хувийн хвшлийг дэмжих, нэгсэнд хувийн хвшлийг хамгаалах ч гэдэг юм уу. Иймэрхүү зорилгоор төрийн эрх мэдэл очиод байна л гэж харахаас өөр аргагүй байхгүй. За бид нар ингээд шүүхийг шүүн гэсэн энэ одоо зорилготойгоор сонгуульд оролцож байгаа нэг талаас нөгөө талаас бид нар энэ хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг дэмжих, ялангуяа энэ амьдрах хүслийг дэмжих тухай юм хуулийг бид нар одоо санаачлалыг гээд мөрөг хөтөлбөртөө тусгай дэмжих. Тэгэхээр Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал бол одоо их оронч иргэд, мэдлэгтэй иргэдээр тулгуурлана гэдэг одоо манай улсын хурлаас батлагдсан үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг бичиг баримтанд бол маш тодорхой байгаад байгаа юм л та. Гэтэл бодит амьдрал дээр одоо монгол хүн баг одоо Монголоос яаж явах вэ гэж боддог юм шүү дээ. Хөдөө орон нутагт амьдарч байгаа залуучууд яаж хотод очиж амьдрах вэ? Хотод амьдарч байгаа хүмүүс яаж нэг хилийн чамдад гараад нэг гадаад улсад амьдарч байгаа гэдэг юм байдалтай байгаа шүү дээ. Тэгэхээр бол одоо бид нар гадаад улстай мэдээж бид нар одоо харилцах, гадаад улсын одоо сайн сайхан зүйлийг их орондоо авчирч нутагшуулах, өөрийн онцлог тохирсон одоо хөгжлийн одоо бодлого хөтөлбөрийг боловсруулах гэдэг зүйл байж болох боловч зүгээр шууд ингээд гадаадыг хуулбарлан дуурайгч, гадаадыг одоо дахин шүтгч байж болохгүй тийм үстэй. Тэгэхээр бол одоо энэ асуудлууд бол нэлээд хорцтолтмол асуудал байна гэж би бодож байгаа. Тэгээд ер нь бол Монгол улсын өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлууд бол одоо хүн амын суурьшилтай холбоотой маш их тулгамдсан асуудал гэж ойлгож байна шүү дээ. Нэг хүн доогдох нутаг дэвсгэрийн хувьд одоо бид нэг хүн доогдох газар нутгийн хэмжээгээр бол бид дэлхийд тэргүүлдэг. Тэгсэн мөртлөө одоо Улаанбаатар гэдэг маш том хот байгуулсан. Энэ маань одоо дэд бүтсэн маань ч гэсэн одоо үнэхээр одоо даацаа дийлэхгүй байна тий. Тэгээд одоо нэг хөрсний бохирдол, агаарын бохирдол, орчны бохирдол, нөгөө нэг үндэсний аюулгүй байдал ингээд задлаад яриад их юм бол өнөөдөр үнэхээр Монгол улсын үндсэн хуулийн заасан байгаа бид эрүүл аюулгүй орчинд амьдрах тий. Энэ боломж маань бол ингээд бодлогын алдаанаас болоод ингээд одоо маш эрсдэлтэй нөхцөл байдалд ороод байна шүү дээ. Надад их харамсалтай бодохгүй. Хэдэн жилийн өмнө бид нэг ариун талбай гэдэг нэг бас юу явуулсан шүү дээ. Аргамжаа явуулаад бас ингэ гэсэн. Тэгээд анх дундгуур яг үндийг хэлээд анх би өөрөө чуулж мэддгүүр байсан. Яг тэр цагаас хойш одоо ингээл бодоод ингээл явж ясан сая битэр ингээд тэ 21 аймгаар 3 дараа 100 гаруй самаар ороод гитар явж байгаа. Битэр нэг асуудаг гэсэн тэ. Одоо чи асуудаг байсан шүү дээ. Одоо төрийн талбаны яаж арчлах вэ тэ? Энэ төрийн талбаны арчлах зардал байна уу гэж баг сум бүрээс асуусан. Тэгэхэд энэ 32 жил болж байгаа хугацаанд бид нар чинь бас нэг бэлгэдэл ихтэй арддаг шүү. Ер нь бэлгэдэлгүй арддаг юм байхгүй байна. Тэгтэл нэг төрийнхөө далбайг тийм төрийнхөө сүлдийг төрийнхөө энэ дуулалыг тийм нэг хуулийн байдаг мөртрөө төрийн далбайг арчлах зардал байдаггүй гэдэг. Энэ олон жилийн яг энэ олон удаагийн их хурлын гишүүд тийм энэ олон удаагийн засгийн газар энийг хараагүй өнөөдрийг хүрчээд бичиг хэрэг ч юм уу тийм энэ зүйлээс гаргаад байдаг нь надад бол би энэ одоо энэ байсан энэ их хурлын гишүүдийг аль нь сэтгэлгүй байл гэсэн үг. Монголын төлөө сэтгэл байхгүй. Зөвхөн л өчүүхэн өөрийнхөө одоо нэг шул хүслийг л биелүүлэх гэсэн зорилготой хүмүүс байсан баг. Хэн нэгэн бас нэг арай өөр сэтгхүүтэй хүмүүс байсан бол энийг олж харах байсан баг л та. Тэгээд одоо бид нэг сонь зөндөл таарч ирсэн шүү дээ. Тэгэхэд бол би ингээд үнэхээр одоо над ингээд улсын хурлын сонгуул болоод л ингээд хүмүүс ингээд ярихад ерөөсөө нэг эдийн засаг яриад одоо тийм байгалийн яг үнэндээ байгалийн баялагийг чинь бол хэн нэгэн хүн бий болгочаагүй бидний өвгдээ цүдэлтэй бидэрт энэ нутаг газар нутгийг бидэрт өвлүүлэн үлдээсэн. А тэрийг хамгийн гол нь бүх ардамд хүртээмжтэй байхыг нэг айхтар тийм одоо сүртэй бодлого ярихаасаа илүү тэгээд шүүх засаглал тийм хууль хэлтийн байгууллага маань шудраг байх юм бол өссөн үсээгүй хуулийн байгаа юм чинь
бид тэгшил хүрдэн шүү. Тэгээ ер нь бол одоо энэ салбарт толгомцсон асуудал байгаа даа хамгийн цааш шалтгаан нь авилга албан тушаалын гэмт хэрэг байна. Авилга албан тушаалын гэмт хэрэгтээ тэмцэх бодлого өнөөдөр манай одоо эрх баригч намуудын зүгээс бол одоо авилга албан тушаалын гэмт хэрэгтээ тэмцгээд байгаа юм шиг бол маш олон зүйлүүдийг ярьдаг тийм. Хүн болгон энэ тухай ярьдаг боловч яг бодит амьдрал дээр энэтэй тэмцэж чадчих юм бол үгүй байхгүй. Одоо шийдвэл авилга албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангаруулах тухай өнөөдөр яг ярихгүй тийм. Харин тийм. Шийдвэл одоо 3 тэрбум төгрөгийн авилга авсан 40 сая төгрөгөөр торгоод тэр хүнд ямар шийтгэл болох вэ? Шагнал болох вэ? Шагнал шүү. Тийм ашигтай бизнес юм байна. Одоо баг энэ одоо манай ирэх болж байгаа намуудын зүгээс жишээлбэл одоо улс төрийн хариуцлага гэдэг нь яриад байгаа байхгүй тийм. Одоо шил тэр ногоон автобусны хэрэгт холбогдсон хүмүүс улс төрч жишээлбэл би улс төрийн хариуцлага үлээгээд огцорсон шүү дээ сайдаасаа гэдэг тийм. Тэр нь одоо баг юм одоо шийтгэл юм аа шин тийм. Тэгэхээр энэ бол бас манай шүүх хууль салбарын байгууллагын хувьд бол бас энэ ажлаа хийж чадахгүй байгаатай холбоотой. За тэгэд ер нь олон жил ингээд шүүх хууль салбарын байгууллага хүний эрхийг хамгаалах чиглэлээр ингээд явж байхад зарим нэг нөхцөл ингээд бүр дээрээс өгсөн даалгаврын дагуу явж байгаа маа тий. Дээрээс тэгээд дээрээс ингээд ингэж ярьд. Нөгөө манай хууль салбарын байгууллага маань хинээс ч хараас тус байж байгаад одоо бодит үнэнд нийцсэн одоо хуулийн дагуу шийдвэр гаргаж явах хэрэгтэй шийдвэрлэж чаддгүй алцаанаа байгаа тийм. Тэгээд энэнийхэн цаана ерөөсөө нэг ашиг сонирхол янз янзын зүйл байгаад байгаа байхгүй. Бид нар энэ хувилтаа гэдгийг бол бүгдээр л мэдж байгаа. Мэдж байгаа. Хин хинтэйгээ хувилтаад байгаа. Хувилтаа нэгчиж юу болоод байгаа гэдгийг бид нар бүгдээр л мэдж байгаа шүү. Өнөөдөр Монгол улсад ер нь ажил яаж яваад байгааг бид нар бүгдээр л мэдж байгаа шүү. Нэг танил тал руугаа уцжээж, гуйж, түүжээж тийм. Тэгээд манай одоо төрийн албаныхан ч өөрчлөлт одоо өөрийнхөө эрх мэдлийг бол давуу байдал гэдээ ойлгочихсон. Шүүх хууль салбарын байгууллагуудаар явахлаар ингээд манай нөхдүүд маань ингээд ихээр мэдээд идэг. Би одоо энэ хүний хувь заяг шийдэж байгаа учраас миний өмнө зогсож байгаа хүн бол баг өвдгөн салгалаад чичрээд тэгээ надад айтайхан хандж явах хэрэгтэй гэсэн юм ялцарсан хуучин нийгмийн одоо үлдэгдэл тийм одоо үжил санаа амь бохтой байгаад шүү дээ тийм. Түүнээс биш одоо энэ орж ирж байгаа хүн одоо хинч байсан гэсэн би одоо ялгалгүйгээр одоо эргэдэг шаардах хэрэгтэй тийм. Би энэ хүний эрхийг дээдлээд хүсэлтийг хүлээцтэй сонсох ёстой, хуулийн дагуу шийдвэрлээд өгөх ёстой гэдэг зүйлүүдийг бол ерөөсөө ухамсарлахгүй байгаа гэж манай төрийнх юм тийм. Тэгээд бид нар яг нэг судалгаа хийгээд явсан юм шүү дээ нөгөө 21 аймаг одоо сундуудаар тийм Улаанбаатар хотын дүүргүүдээр. Тэгээд бид нар ингээд нэг 20 мянган одоо хүмүүсээс судалгаа авсан. За одоо түүний одоо магадгүй нэг 20 орчим хувь одоо шийдэл төрийн албаагч байсан баг. За сундууд хөдөө орон нутгуудаар бол ерөөсөө цугларч байгаа юм шиг төрийн албаныхаа л цуглаж байсан шүү дээ. Тэгээд тэр төрийн албаныхнаас бид нар та яагаад тангар өргөдөг юм бэ гэсэн асуулт асуусан тийм. Тэгэхэд одоо тэр асуултанд хариулж чаддаг хүн хэд таарсан бэ? Миний талаар санахгүй таараагүй шүү дээ. Тэгээ одоо бид нар одоо ингээд одоо явж байхдаа маш олон хүмүүстэй бас ингээд ярьцлага хийсэн видео бичлэгнүүд байгаа. Дуудахгүй бас бид нар тэрийг одоо тавчлаад ингээд хураангуулад ингээд тав хүнээс танилцуулна гэж бодож байгаа. Тэгээд тэнд бид нар ингээд энгийн асуултнуудыг асууж байгаа тийм. Жишээл Монгол улсын төрийн талбай тайлбарлалт өгч. Монгол улсын төрийн дуулалын 2 дугаар одоо юу гэж хэлдэг юм бэ? За Монгол улсын иргэн одоо ямар хэлбэрээр өргөдөл хондлого гаргаж болох юм бэ тийм. Гэх мэтчлийн ийм энгийн асуултнуудыг асуухад хариулж чаддгүй төрийн түвшинтэй улс болсон байгаа хгүй. Тэгэхээр энэ бид нар хин нэгнийг муулаад шүүмжлээд байгаа юм биш. Ер нь бид нар энэ оюун ухаантай амьтны хувьд энэ хууль тогтоомжоор мэдэж, судалж, хэрэгжилж, хоорондоо харилцахдаа тэр хууль тогтоомжийнхаа дагуу зөв боловсон соёлтой харилцах байх ёстой юм уу, үгүй юм уу гэдэг асуултыг өнөөдөр бид дор бүрнээ одоо асуумаар байгаа байхгүй. Тэгм учраас одоо ер нь бол энэ сонгуул гэдэг зүйлийг мэдээж эрх баригч нар бол одоо өөрсөндөө ашигтайгаар хийх гэж байгаа тийм үү. За мэдээж эрх баригчдын зүгээс гаргасан одоо бодлого гаргасан одоо тэр дүрмийн дагуу бид нар явах юм бол магадгүй ялагдах баг. Нөгөө талаас сонгогчд үнэхээр өөрсдөө хүсээд байгаа, мөрөөдөд байгаа нийгмийг байгуулж чадах хүмүүстэй хинээс ч хараа тусаар саналаа өгч юм бол энэ бол энэ маш том өөрчлөлттэй тийм. Тэгээд энэ зөвхөн сонгуулийн аргаар одоо нийгмийг өөрчлөх гэдэг хасаа илүүтэй бид нар төрийн үйл ажиллагаанд тавих хараа хяналтыг сайжруулах одоо иргэн болгон одоо мэдлэгтэй байгаа төрийн үйл ажиллагаанд одоо яг хууль ёсны шаардлагыг тавиад ингээд хяналт тавьж чаддаг болох юм бол энэ бол одоо та бидний хамтын амьдралд бол нэлээд одоо
өөрчлөлт ахиц дэвшлийг бол авч ирэх байхаа гэж бодож байгаа. Тэгээ ямар ч байсан Монголын хүний төлөө нам энэ удаагийн сонгуульд оролцож байгаа. Бид бол хүмүүсийн саналыг авах гэж, сонгогчдын саналыг авах гэж ямар ч хамаагүй аргаар хамаагүй саналыг авчигээд улаар нь зүтгэхгүй. Ер нь бол сонгуулийн кампани ажлуудыг хараад тахлаар ингээд нэг заллин мэхлэх гэмт хэргийн шинжтэй харагдаад байгаа шүү дээ. Худлаа амлалт өгөл хуурал тий. Тэгэл одоо сонгуул дуусхлаар одоо энэ олон том зураг цамбарнууд, намын үүр, одоо намын байгууллагууд энэ дээр би бүр нэг хараад би одоо байж болохгүй зарим хүмүүс байгаад байгаа байхгүй. Дэвших тийм ирэхгүй. За жишээлбэл яг тэр яг хамгийн нэгдүгээр одоо лодо самбууга залуу. Түүний үднэр төрийнхөө талбар бурсан шүү дээ. Тийм биз дээ. Тэр нэг философч хэм блэ? Молор Монголыг байг үүсгэж шүү Монголын түүхийг. Молор өснөд дэвшиж байгаа. Тэр хан нэг дэвшиж байгаа гэсэн шүү. Хаана? Иргэнэ эзнес. Тэр юм төгөнд яваад хэлээ. Бид нар ингээд бидний өнөөдөр бахархсан хүндлэх дээдлэх ёстой зүйлээ үл тоодог байсан хүмүүс хэрвээ энэ төрд очивол Монголын тэр ондоошлыг, Монголын бахархлыг дээдлэх үү? Бас нэг юмд нэг бас учир байх хэрэгтэй шүү дээ. Би бол одоо энэ за яг хүн болон эрхэн бол би те сонгох эрхэн бол би. Гэхдээ бас энэ Монгол ясус удирдлага Монголынхаа бахархлыг дөрвжсэн хүмүүс бас арай ч юм байж байгаа. Тэгэхээр одоо нэрээ дэвшин тухайн хүний өөр хэрэг асуудал. Сонгохгүй сонгогчдын асуудал. Тэгэхээр манай сонгогчид өнөөдөр өөрсдөө ямар хүнээр төлөөлүүлэхээр шийдэх хэрэгтэй байна те. Шийдэхдээ зөв шийдмээр байна. Тэгэхгүйгээр одоо зүгээр л ингээд хаашааш хандаал хинч байсан ялгаагүй хулгайч гэдэг юм уу те. Би саналаа өгөхгүй ч гэдэг юм ингээд одоо нийгмийн амьдралд итгэхгүй оролцоод эргээд сайн сайхан зүйлийг хүсээд байдаг бол өөрөө нь бол буруу зүйл шүү дээ. Тийм учраас одоо энэ сонгогчд минь та бүхэн ухаантай байгаасай. За бидний ярьж байгаа зүйлийн агуулгын хүрээнд одоо бидэнтэй бас одоо санал нийлж байгаа бол одоо дэмжиж санал нийлэхгүй эсэргүүцэх зүйлээ бол одоо шууд нүүр тулаад уулзаад ярилцаад одоо үнэхээр их орно гэсэн сэтгэл байгаа бол одоо бидэнд маргалтаад одоо ингэ үл ойлголцоод байх ямар ч шалтгаан байхгүй шүү дээ. За харамсалтай нь бол одоо яг одоо өөрөө чинь хэлж байгаа нэр бүхий хүмүүс одоо энэ өнөөдөр улс төр шиг өөрсдөө нэрлээд яваад байгаа хүмүүстд бол одоо яг үнэхээр Монгол улсын одоо улс төрийн нийгмийн амьдрал маш их саад болж байгаа хүмүүс байгаа байхгүй. Жишээлбэл дүр хэсгэж байгаа худлаа тэмцдэг тэмцэгч нар тийм нэг харахад л их орж зүгээр сэтгэлийн хөдлөлөөр л тэмцэнэ гэж ойлоод байдаг. Яг одоо та үнэхээр бидний төлөө юу хийж чадах вэ гэхлээр хийж чадах юм байхгүй тийм. Тэгээд яг цагаад болох юм би мэдэхгүй гэдэг үгээр өөрийгөө бид хамгаалах гэж бодоод байдаг тийм. Энэ бол одоо маш аюултай үзэгдэл байхгүй тийм. Тэгэхээр ч одоо манай ард иргэд өнөөдөр яг гэхдээ бас одоо үнэхээр хэн хинбэ гэдгийг цаг хугацаанд шалгуураар бол ойлгосон байх гэж бодож байна. За тийм манай найзуудын дунд одоо намайг дэмжиж байгаа хүмүүс одоо маш олон байгааг итгэж байгаа. Тэгэхээр одоо дэмжиж байгаа одоо өөрсдөө төлөөлөлөд улсын их хурлд одоо төлөөлөгчөөр сонгох юм бол хоёргүй сэтгэлээр их орныхоо төлөө хүн бусдын сайн сайхны төлөө одоо зүтгэн. За энэ удаагийн сонгуул бид нар одоо санал хураалт явуулаад ялагдаж байгааг би ялагдаж ойлгохгүй. Тийм шүү. Өнөөдөр аль хэдийн бид нар одоо 20 жил тэмцээд тэгээд одоо ингээд улс төрийн нам байгуулад ингээд сонгуульд оролцоод өөрсдийнхөө бодлого мөрийн хөтөлбөрийг танилцуулаад ингээд 42 нийт дэвшигчийг бид нар улсын хурал одоо нэрийн дэвшүүлээд явж байгаамаа л өөрөө ялалт байхгүй тийм. Тэгээд цаг хугацааны уртад бол бид нар ингээд улам хүчрэхийг болно гэдэгт бол одоо огт хэрэгэлцэх байгаа. Яг гэх юм бол бидний энэ яриад байгаа шударга, бидний энэ яриад байгаа хүний эрхийг дээдлэх, бидний энэ яриад байгаа үнэнч байх тухай асуудал, одоо их орж байх тухай асуудал бид бүгдийг монголчууд бид бүгдээрнийх нь нийтлэг хүсэл шүү дээ тийм үү. Тэгэхээр яг тулаад уулзахлаар чи одоо үнэхээр шударга байх гэлээ чи буруу юм яриад ингэж хэлэх хүн таахгүй гэж бодож. Үнэхээр тэгж ярьдаг хүн таах юм бол тэр бол Монголын дайсан бидний одоо хамгийн том асуудал гэж одоо ойлгохоос аргагүй тийм үү. Тэгээ одоо ингэж яг бид нар ингэж хүмүүс чинь нэг тийм ялгарлан гадуурхах гэдэг юм одоо юутай шүү дээ тийм ээ. Нэг юм
Одоо шил манай ингээд зарим нэг нөхдүүд ингэдэг шүү дээ. Мөнгөтэй хүнийг надаас дүү хүнийг хүртэл ахаа гэж явдаг юм байна. Намайг болохоор чи гэдэг. Би болохоор уулын ингээд хүн болгонтой ингээд эргэжтэй харьцахыг хүсдэг байхгүй. Тэр тийм. Ингээд хүмүүстэй ингээд хүн итгэхэд харьцдаг байхгүй тийм. Энэ хүн маань одоо бас ингээд одоо адилхан бид нар ингээд нөхөрлөөд ингээд хандах гэхлээр бас ингээд дээрээс харах гэх тийм. Тэгээд одоо бас янз янзын босон болоогүй бүтгэлийг тараана одоо бас одоо энэ манай тэмцээчгээд байгаа хүмүүсийн дунд маш их олон асуудал байдаг шүү дээ тийм. Үнэхээр луур хийгээ явждаг юм байна тийм. Ядарсан байна мэттэйгээ луурддаг хулгай хийгээд явчин тэгээд тийм өөрөө төлөвшөөгүй байж л ингээд ичихгүй ингэж нэг юм шударгаас мос одоо баг надаас илүү яриад явдаг тийм хоёр нүртэй хүмүүс байж шүү дээ. Тэр нэр би яг чиний хэлж би бол нэр яг бас энэ сонгогчтой би хэлмээр санагдаад байгаа. Чи хэлж чи надаас чи гэж хоёул явж асуужсэн тийм саруулаа усын хурлын гишүүн ямар хүн байх хэвээр юм. Тэгэл би юусэн чи за хөх сэтгэлтэй хүн байх хэвээр шүү дээ тийм. Нэгдүгээр одоо би сонгогчдыг бол хүмүүсээс хүн чинь бас өөрөө одоо энэ төрийн төвшигээ битгий хийл зүгээр наадамд оролдох мороо шинждэг үстэй. За тийм байна, ийм байна. Хүний гүйж авсан хүүхдүүд энэ тийм хүүхдүүд, ийм хүүхдийг шинжиж чаддаг шүү дээ. Тэр шиг энэ өөрсдөө төрийг бариулах гэж байгаа хүмүүсийг бас нэг тэр хэл яриадсан гадуур тийм бас бүр нэг ахаад нэг нэмээд ямар ч хүн байна гэдэг боор суу тэр зан чанар тийм тэр байга байдлыг шинжих хэрэгтэй байхгүй. За хамгийн гол нь өгөх сэтгэлтэй хүн гэдгийг би бас нэмээд тайлбарлахад ер нь улс төрийн ажил бол өгөх сэтгэлтэй хүн ажил. Тийм үлээ. Бусдын төлөө өөрийгөө золиослж чаддаг хүний хийх ажил тийм. Магадгүй одоо ажил мэргэжлээр шинжих юм бол жишээлбэл одоо тасралтгүй 10 цаг ингээд одоо хүн хагалгаа хийгээд ингээд зогсож ид хүнийг одоо амь насыг авах гэж зогсож идэг юм ч хүн. Энэ өгөх сэтгэлтэй хүн тийм. Одоо багш хүмүүс байна тийм. Өөрийнхөө мэддэг чаддаг зүйлийг хүүхдүүд одоо шавнастай өгөх гээд ингээд чи сэтгэлээсээ уурлаад бохиндаа тийм ингээд одоо сууж идэг хүмүүс. За одоо ингээд мэдээж одоо хүмүүнлэгийн ажлуудыг хийж идэг хүмүүс тийм өөрсдөө гаргаад ингээд за одоо манай өмгөөлөгч нар ч юм уу тийм хуульчид одоо жишээлбэл прокурор ч гэсэн бол хүний төлөө одоо хохирогчийн эрх ашиг хамгаалах нийгмийг одоо гин талаас хамгаалах зорилготой хүмүүс ч одоо манай хууль шаардлагын байх хэрэгтэй тийм. Тэгээд дээрээс нь би ингээд олон янзын хүмүүстэй ингээд өнгөрсөн одоо 20 жилийн хугацаанд тэмцэж байхдаа ингээд олон янзын ажил мэргэжилтэй хүмүүстэй ингээд уулзч ялал тийм. Тэгээд энэ хүмүүсээс бас энэ хил дээр хилийн одоо цэрэгт аль гас хүмүүс биш тийм. Ер нь их өөр гэдэг юм байна. Яагаад гэсэн чинь ингээд ядахтаа хил дээр манад ингээд нэг өдөр ингээд шинийг шүн ингээд их орноо манад хоноод үтцсэн хүний сэтгэл зүй гэдэг тийм. Би өөрөө хил манд үзээгүй л тийм. Ихтэйгээр нэг хилийн одоо цэргийн хідэн одоо манай цагдаагийн дэд сургуульч бас хилийн цэргийн одоо анги байлаа тийм. Тэгээд одоо хилийн цэрэгт алхаадаг найзууд ах дүү ингээд хүмүүс байна л та тийм. Тэгээд хилийн цэрэг хилээ манад хонсон хүний сэтгэлд юу гэдэг гэхлээр ард маань их орон минь байгаа тийм. Нөгөө талд нь одоо харийнхан байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд их орноо хамгаалаад нэг шин ингээд нойр хоноод үдцэн өнгөрдөг бол тэр хүний зүрх сэтгэл цаанаасаа их оронч гэдэг сэтгэл ингээд суудсан байдаг. За тэгэхээр энэ өгөх сэтгэлтэй буюу ажил мэргэжлэр нь улсын хурлын гишүүнийг хэдүүлэн шинжиж болох юм шүү дээ тийм. Эрдэм судалгааны ажил хийгээ сууж идэг өөрийгөө гармууд нь гаргацсан тийм хүмүүсийг бид нар сонгох юм уу? Одоо би бол энэ банк санхүүгийн салбарт ажилладаг бизнес эрхэлдэг хүмүүс бол авах сэтгэлтэй хүмүүс байгаа байхгүй. Яаж ашиг олох вэ тийм шүү дээ. Яаж одоо жишээлбэл мөнгө хүлэгчтэй би маш олон удаа шүүгдэж үзсэн тийм. Маш олон тэр хүмүүсийн ихэнх нь тооны машин дээр ингээд тоо боддог байхгүй. Тэр тооны машиныг оруулж байгаа тоон дээр сэтгэл гэж байхгүй шүү дээ. Ерөөсө хэдэн хувийн алтан төлхийн хэдэн хувийн одоо амц төлхийн хэдэн хувийн торгуул оногдуулахын хэдэн хувийн хүү шаардахын гэдгийг л боддог болохоос биш тэр хүний зовлон сонсох тийм. Угаасаа яг би мөнгө хүлээл байгаа банк санхүүгийн одоо салбарт ажилладаг хүмүүсийг би шүүмжлээд байгаа юм биш шүү. Угаасаа тэд нар чинь одоо ажил мэргэжлийн онцлог нь угаасаа авах алдагдaltaгүй байх. Алдагдaltaгүй байж дараагийн хүмүүс бас зээл болгоолон гэдэг явах хальтаа тийм. Гэтэл тэр нь хитрээд ирэхлээр одоо хамгийн харигч тогшин хүн болж байгаа юм тийм. Жишээлбэл би одоо ингээд шүүгийн шийдвэр биелүүлэх газар ажиллаж байсан хүмүүс ингээд хараад аюу өрөвдөг байхгүй. Хүмүүсийн өмнөөс өрийг гаргадуулах гал. Тэгээ ууралдаг.
Тэгээ одоо янз янзын зүйл одоо уурал шүүнээс чинь янз янзын үг гарна шүү дээ. Мөнгө авалт авах гэж байгаа мөнгө хүлэгч. За шүүгийн шийдвэр биелүүлэх газрын ажилчид гэх ингээд хуулийн албатын хэдэр ингээд зарим нэг одоо өөрийнхөө ажил мэргэжлийн мөн чанарыг ойлгоогүй хүмүүс ингээд харахлаа гэдэг нэг ажиллаа хийгээд байгаа мөртлөө ингээд бүр ингээд ажил мэргэжлийн онцлог шалтгаан хүнийг бүр ингээд тий одоо асуудалд орсон хүмүүстэй харьцаж байгаа харьцаа мөртлөө ингээд бүр нэг юм дээрлэх үү тий баг одоо ингээд ч юм уу мөнгөгүй бол чи баг ингэж амьдарч яхаар үхэл чи гэж хэлэх юм шүү дээ тийм үстэй. Тэгээ тиймэрхүү энэ бол би хамгийн энгийн үгийг хэлж штэ. Юу нь одоо манай одоо ихэнх ард иргэд маань одоо өртөө зээлд амьдарч байна тий. Нэг түрээслэгч, нэг өмчийн эзэн. За мөнгөний эзэн тий. Нэг өөрийнхөө авлахтай тий. Нэг түрээс төлөх өртөө хүнтэйгээ харьцахдаа яаж ярьдаг вэ? Харцнаас нь өсвөлээ дууныхаа өмнөөс өсвөлээ тий. Дуудахтаа хүртэл ч юм уу тусгайчаа навшаа гэж хэлдэг шүү. Тэгэхээр иймэрхүү сэтгэлгээгээр асуудал ханддаг хүн улсын хурлд суугаад тэгээд бусдынхаа төлөө сайн сайхан одоо хүнлэг имэрэнгүү тийм бодлого боловсруулна гэдэг өөрөө ингээд авчлалтаа үзүрчилтэй асуудал байгаа байхгүй. Ялангуяа даатгалын салбарт ажилладаг хүмүүс байж шээ. Манай даатгалын системчүүд бүхэлдээ баг дээр одоо систем шиг шүү дээ. Хүн даатгал гэдэг одоо тийм л тохиолдол. Одоо энэ өдрийн сонгуулиас чинь хүн намынхан манайхан нандаа банкныхын салбар, тэр банкны салбар нэгтлээ. Одоо тэр тийм банкны салбар ингээл яриад байгаа байхгүй. Надад чинь чи өдөр ингээд олон жил ингээд хамт яваад бас нэг ингээд явцсан учраас одоо чиний хэлжсэн ярьжсэн миний одоо тийм нэг их зүйл боддог гол зүйл болцсон учраас ингээд банкны салбарын Монгол одоо Монголын төрийг бариад алтан ээлтэй юм хийхүү гэдэгт би хэлж байгаа. Харин наадах чинь л одоо хамгийн том асуудал. Ер нь бол одоо энэ банк санхүүгийн салбарын онцлог нь өөрөө тийм юм да тийм. Үнэхээр одоо ашиг олох гээд ингээ явж идэх хүмүүс төрийн эрх мэдлийг ашиг олох хэрэгслэхэд харч хамгийн аюултай байдаг байхгүй. Одоо энэ олон янз янзын одоо төсөл тендерүүдийг бодлуулад байгаа тийм. Өөрийнхөө аж ахуй нэгжид одоо жишээлбэл шууд одоо барьцаа хөрөхгүйгээр хэмжээний мөнгө гаргацсан гэдэг. Энэ чинь бол одоо хитрхи шодрог ба шүү дээ. Одоо энэ яг амьдрах гад тэмцээд байгаа хүмүүсийг одоо жишээлбэл дэмжихээс илүү тэдний боломжийг хулгайлаад байдаг юм улаалаад байдаг гэдэг өөрөө хамгийн шодрог бус зүйл байгаа байхгүй тийм ээ. За тэгээ явуулсан Монголын хүний төлөө нам бол бид нар ингээд хүн нам шүү. Одоо ингээд бидний сурчлага гэдэг нь хүн гэдэг нам бас танахт адилхан нам гэж яриад байгаа байхгүй. Хүн намын тухай ярихад тэр чинь хөдөлмөрийн үндэсний нам гэдэг нэртэй хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах зорилготой байгуулагдсан ийм нам. Тэгээ энэ намыг одоо хэсэг бүлэг хүмүүс худалдаж аваад тэгээ уул нэг хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах нам гэдэг чинь зүүнний үзэл баримталтай нам байгаа байхгүй. Гэтэл одоо нөхдүүд төрүүлжилчүүлэн намынхаа нэрийг хүн гэдэг нэртэй болгоод өөрсдөө үзэл баримт баруун болчихсон шүү дээ. Баруун гэж зарласан тийм. Тэгэхээр энэ бол одоо ер нь өөр улсад бол ийм галзуу хүмүүс бол сонгуульд төрсөлтөд амжилт олохгүй шүү дээ. Энэ чинь улс төрийн итгэл үнэмшил солигдно гэж байхгүй байхгүй тийм богино хугацаанд өөрчлөгдөв. Тэгээд тэр нам ч одоо хэд билээ одоо би тэр нэг сайт руу орж үзсэн чинь хүн нам ч 200 гаруй мянган дэмжигчтэй гэж хэлсэн шүү. Тэгэхээр тэр 200 гаруй мянган дэмжигч нь зүүнний үзлийн бодолтой байж яснаа нэг өдөр хурал хийгээд бүгдээрээ баруун нэг үзэл бодолтой болно гэж хэлж байхгүй байхгүй тийм. Тэгэхээр ингэж улс төрөөр ашиг хонжоо хайх зорилгоор улс төр хийж байгаа ийм зүйлүүдийг бол бид нар бол өөгшүүлэн дэмжиж одоо болохгүй л гэж хэлмээр санагдаад байна. За тэгээ яг мэдээж энэ бол цаг хугацааны явцад бол одоо хин үнэн ярьжсэн хин худлаа ярьжсэн бол гарч ирэх байлгүй. За ер нь бол зүгээр Монголын хүний төлөө намын хувьд энэ намыг үүсгэн байгуулсан Батлалт миний хувьд жишээлбэл өнөөдөр яавал эрх мэдэл маш амархан аргаар хүрэх вэ гэдгийг би мэдхийн дээр мэднэ. Өнөөдөр энд ингээл одоо хүмүүс сонгогчд мэдлэг боловсралтай байх ёстой, шүүх шударга байх ёстой гэж ярихын оронд зүгээр л одоо хоёр найз одоо их найдаар нь одоо өмч өргөө болооцолдог хүмүүс гараад ирсэн. За их найдаар бол тэр бумаар одоо хөрөнгөө маргалж байгаа хүмүүс аль нэг талд нь одоо өмгөөл хийх аваад тийм өмгөөл хийгээл явах юм бол өнөөдөр би нэг эдийн засгийн хувьд жишээлбэл ашиг хонжоо одоо хайх шаардлагагүйгээр өөрийгөө аваа явчих боломжтой байхгүй. Тийм ер нь тийм үстэй. Тийм шүү дээ. Тийм. Тэгээ өнөөдөр яг ингээд одоо нийгмийн нийтээр одоо ингээд сайхан амьдрах Монгол улсаа ирээдүйд одоо ингээд одоо үнэхээр бүгдээрээ эв нэгдэлтэй ингээд талцаж хуваагддгүү
дүрмтэй, зарчимтай амьдрдаг болох юмсан гэж одоо ингээд одоо 20 жил ингээд одоо зүтгэж тий. Тэгэхээр бол ард иргэдийнхаа би бол энэ өөрийнхөө явсан замыг бол би хизэж одоо харамсахгүй тий. Хизэж би одоо эргэж одоо явахгүй шүү дээ. Тэгэхээр бол одоо өнгөрсөн өөрийнхөө одоо өнгөрсөн 20 жилийн амьдралыг эргээд бодохлоор галзуу юм шиг амьдсан байлаа шүү. Нэг өдөр Америкт явж нэг өдөр ганц удгийн камерт цэцэж шүү тий. Нэг өдөр Англид хүний эрхийг хамгаалагчдын хурал зууцсан. Нэг өдөр одоо элдвэрийг хэлүүлээр зууждаг ч юм уу. Ингээд үнэхээр одоо яг миний өөрийн одоо сонгосон амьдрал бол их сонирхолтой. Тэгээд одоо юу гэх ном бичгтэр бол улаг байгаа. Тэгээд одоо гэхдээ ямар ч байсан би өөрийнхөө ингээд үзэж харсан одоо жишээлбэл одоо хүн өмгөөлөд ингээд явж байхад хүмүүс надад итгэж маш их зовлонго ирдэг. Хууль чүний үүрх ачаач өөрөө тэр ихгүй. Бусдын зовлонго нуруундаа үүрээд чадхыгаа ирээд түүнийг нэмгэлж өгөх л ийм одоо нэг TV-дээр сууж байгаа чамд нэг хүн ирээлээр ингээл чамтай явуулаад чамд зөвлөгөө авах би хэд орж гардаг үлээ. Би бол нэг яг үндсэндээ бол нэр хууч хүндэлтэй юм байдаг баг. Би бол тэр хүнгээ нэг юм яриа сунжруулаад яриад би тэр хүний чиний өмнөөс би ядраа гараад. Одоо жишээлбэл хүмүүс ингэдэг байхгүй 10 гаруй мянган 15 орчим мянган иргэнд ингээ хууль зүйн тусалцаа үзүүлсэн гэдэг. Тэгэхээр зүгээр ингээд 15 мянган хууль зүйн тусалцаа үзүүлсэн гэх 15 мянган төгрөг байна уу гэж байхдаа адилхан сонсож иж магадгүй байхгүй тийм. Гэтэл тэр олон хүнтэй уулзаж зовлонгийн сонсон нэг хүний зовлон доор иж одоо 30 мянга сонсон тийм дунджаар. Ингээд энэ бол өөрөө одоо хүнд ажиллалтай үнэхээр хүнд ажил. Одоо тэр сүүлийн үед бол бас жоохон хүний зовлон сонсголоор бас ингээд ядраад байх юм хандлага би болсон байх л ер нь бол. Тэгтэл ямар ч байсан ингээд одоо ингээд утсаар, мессежээр ингээд төрөл бүрийн байдлаар хүмүүс одоо ингээд ингэдэггүй тэгдэггүй гэж асуудаг би бол одоо хоёр өөр сэтгэлээр тэр хүмүүст мэддэг чаддаг юм ингээд тэр намайг дэмждэг хүн байна уу, дэмждэг хүн байна уу, Монгол ардын нам юм уу, арилсан нам юм байна уу хамаахгүй. Одоо тэгэл чадах мэддэг зүйлээ ингээд туслаад явахыг л боддог тийм. Зарим хүмүүс ингэдэг байхгүй. Өөрөө бот ялдуу гэдэг. Би сонгон хайханд үргэлж байна. Сонгуулаар таныг дэмжижсэн гэж ярьдаг байхгүй зэрэг. Тэгэхээр одоо тэгээд ярихлаар би намайг дэмжижсэн юм гэж туслах юм аа тий. Тэгж ойлгоод байгаа энэ өөрөө буруу баг. Бидний ойлголт өөрөө буруу байдаг байхгүй. Ийм ч хүн ч гэсэн тэгдэг үсттэй өвчтөн яваад байгаа чи аль намын хүн блэ гэдэг гэж асуухгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр яг энэтэй адилхан одоо бид нар ингээд чин сэтгэлээс ажил мэргэжилтэд хандах тий. Өөрийнхөө чаддаг мэддэг юмар бусдад туслах гэдэг энэ сэтгэлтэй баймаар байгаа байхгүй. Би өөрөө ийм хүн учраас бусдыг ч гэсэн яг ийм байгаасаа л гэж хүсдэг. Тэгэхээр одоо энэ Монголын хүний төлөө намыг одоо манай найзууд одоо энэ мэдээллийг сонсож байгаа хүмүүс үнэхээр одоо ойлгоод одоо дэмжиж байгаа бол ингээд миний энэ лайвыг шеэрлээд өгөх. За Батялалт гэдэг одоо энэ аккаунтыг дагах. За одоо Монголын хүний төлөө нам гэсэн пэйж хуудсыг бас дагах тий. Тэгээд одоо тэр пэйж хуудсыг түгээж өгөх. Одоо энэ ажлуудыг хийхээс л одоо жишээлбэл та бүхний одоо бидний одоо хамтын ажиллагаа бол эхэлнэ. Тэгээд мэдээж одоо Монголд бол хүн болгон одоо ингээд бүгдээр ингээд чаддаг нийлүүлэх нь Монголд бол одоо маш их одоо боломж бол нээлттэй байгаа л гэж би итгэл. Одоо намайг бол хүмүүс зарим нь тэгдэг. Чи одоо ингээд дандаа хэрүүл хийж байна. Чи одоо ингээд дандаа л үеийг ингээд шүүмжилж явах юм тийм. Би өөрөө өөдрөхгүй учраас энэ өнөөдрийн Монголын нийгмийн асуудлыг шинжилж өөрчлөх боломж байна гэж итгэдэг учраас би энэ ажлыг хийгээд байгаа байхгүй. Хэрвээ тийм итгэл байгаагүй бол би одоо гадагшаа гараад явчихдаг ч юм уу тийм. Альсгүй зүгээр одоо нэг газар багшлаад ч юм уу тийм. Үгүй ядахтаа гэтэл одоо энэ тиймд одоо нэг дараагийн машин жолоодод явах ч гэсэн одоо амьдарч байгаа юм байна тийм. Тэгэхээр одоо энэ өнөөгийн та бидний амьдарч байгаа нийгэм бол за хүн болгоны одоо бие даасан зөв шийдвэр гаргаж ийн үгүй гэдгээс хамааралтайгаар зохион байгуулагддаг нийгэм учраас ялангуяа одоо 14 хоногийн дараа 15 хоногийн дараа бид нар одоо санал хураалт гэдэг тийм улс орн үндэсний хэмжээнд за улсын хурлын одоо хурлаа байгуулах ийм санал хураалтанд оролцох чинь энэ санал хураалт маань бол бүгдээрээ хамтдаа улс орноо хинээр өдөрдүүлэх вэ гэдэг шийдвэрийг гаргах гэж байгаа л одоо маш том хариуцлагатай ажиллахгүй тийм. Өнөөдөр бид нар одоо энэ сонгуулийн сурталчилгаанд явж байгаа эрх баригчдаас бид нар
асуух хэрэгтэй. Үндсэн хуулиар барьж байгаад асуух хэрэгтэй Тий. Та Монгол улсын иргэний миний эдийн засгийн баталгааг хангахын тулд юу хийсэн бэ? Та миний нийгмийн баталгааг хангахын тулд юу хийсэн бэ гэж асуух хэрэгтэй байна, тийм. Гэтэл одоо ингээд үнэхээр Монгол улсын иргэний эдийн засгийн нийгмийн баталгааг өнгөрсөн хугацаанд ирэх байсан нөхдүүд энэ тухай үндсэн хуулиар хүлээсэн үүргийг одоо ухамсарлаж ажилласан уу гэдээ аваад үзлээ. Юу зөв үүргээ ухамсарлахын нэгтгэл ямар үүрэгтэйг мэдэхгүй хүмүүст энд ажилласан байна. Хамгийн харамсалтай. Тэгэхээр бол одоо Монголын ард түмэн бидний хувьд одоо Монгол улсын маань ирээдүй байна. Та бид нар ингээд зарим нэг нөхдүүд бол хэлдэг штэ. За одоо ерөөсөө бараг л одоо алахгүй болохгүй, тэ буудалцахгүй болохгүй одоо жившиг барь мэри гэдэг. Би бол энэ бол хамгийн буруу л гэж үздэг штэ, тэ. Тэгж бодоод байгаа хүмүүс би нэг ард буудлгүйгээр одоо энэ дээр л тэ зөв сонголт хийж хариуцлага тооцох болно. Уриалаад тэ бусдаа бас тэ тэр өөрийнхөө тэр бүр аль чадахтай тулаад байгаа тэр бодлоо одоо л гаргах хэрэгтэй шүү дээ. Одоо хэн нэгэн үнийг бид ингээд цохиод авч буудчих бол маш амархан шийдэгч байгаа шийтгэл шүү дээ, тийм. Хэрвээ өнөөдөр ингээд одоо яг хүүхдүүд нөгөө PC тоглоомд донтно гэдэг шиг ингээд эрх мэдэл эд хөрөнгөнд ингээд донтцсон үнийг бид эрх мэдэл эд хөрөнгөөс салгачвал яах вэ? Тэр хүнд хамгийн том шийтгэл болно гэдэг юм шүү. Тийм. Энэ хулгайч өөрчлөлтөд сонгохгүй эсрэг санал өгнө гэдэг нь тэднийг шийтгэх хамгийн том шийтгэл. Магадгүй гох дарахаас илүү аюултай шийтгэл байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ үнэхээр одоо монголчууд бид нар ингээд одоо хулгайч өөрчлөлтөд хараад дургуучт юм бол тэднийг нэг удаа сонгохгүй өнжүүлчих асуудал байгаа байхгүй тийм. Тийм учраас одоо сонгогчдоо магадгүй бид хоёрын өнөөдрийн яриа яг магадгүй нэг 500 хүн 1000 хүнд хүрч магадгүй. Гэхдээ одоо 1000 гэдэг бол том тоо, олон тоо тийм. Бусдаа нөлөөлөх маш хэмжээний том тоо шүү. Тэгэхээр одоо үнэхээр одоо бид нар бол энэ нийгэм бодиттой томоохон өөрчлөлт хийх юм бол сонгуульд идэвхтэй оролцох хэрэгтэй. Тэгээ сонгуульд оролцох гэхлээр нөгөө машинаар тоолгож байгаа шүү дээ. Бараг лөөврдүүлэх гэж байгаа шүү дээ. Лөөврдүүлээгүй байхдаа л тийм лөөврдүүлэх сэтгэлгээтэй болчихсон байгаа бидний бас хамгийн аюул байгаа тийм. Тэгээ ямар ч хэлсэн өөрөө сонгуулаа өгөөд өөрөө хянагчаар байж болдог үстэй. Болно шүү дээ. Тэгэхээр бид нар тэр лөөврдүүлэх үгүй юу гэдгийг бас хянах боломж байгаа учраас зүгээр нэг энийг бол би бодоод байдаг. Энэ нэг санаад байгаа тэр сонгуулийн тоог багасгах гэж тийм сонгуульд очих тэр хүмүүсийн эрчийг бууруулах гэж санаатаагаар ингэж тэр нэг өөрийнхөө нэг гишүүдийг өөрийнхөө хүрээл дундаас сонгуулийн үйл ажиллагааг явуулах гэсэн тийм хүмүүсийн одоо үйл ажиллагаа боломж бодоод байдаг шүү. Тийм ер нь зүгээр яг сонгогчтой санаад хэлээд одоо бид нар маш төргөн шуурхай саналаа өгөх хэрэгтэй юм байлээ. Тэгээ энэ удаагийн сонгуул бол маш одоо аимшигтай сонгуул болно тийм. 80 хүнээс одоо жишээлбэл 5-ыг дуусгах гэдэг шүү дээ. Тэгэхээр чинь нэлээд хурдан уншдаг хүн байх хэрэгтэй байхгүй тийм. 80 хүний нэрийг уншина гэдэг чинь одоо судална. Тэгээ тэнцээсээ 5-ыг зурна гэдэг чинь бас хичүүл зурх хэрэгтэй. Тэр нөгөө дуу хүрээ мөрөөгийн давуулаад зурчих юм бол тэр бас санал явуулж өвчмөд тооцох юм хэлж шүү. Тэгэхээр одоо сонгогчдыг бол нэлээд сорьсон сонгуул болох байх. За сонгуулийн дараа юу болохыг бол үнэхээр тааж мэдчихгүй. Тийм. Гэхдээ ямар ч хэлсэн бид нар бол тайван замаар энэ нийгмийн өөрчлөлтийг хийх шаардлагатай. За ингээд хоёулаа нэг цаг ирсэн байна. Тэгээ яг хөө бид нар чадж байгаа л юм юм чинь тийм. За битүүрийн яриад байгаа зүйлүүд бол чин сэтгэлээс хэлж байгаа өгнөч юу. Ямар нэгэн байдлаар хүний анхаарлыг татах гал, ямар нэгэн хүний саналыг ямар нэг аргаар авчих гал ингээд хийгээд байгаа тийм арга хацсан ажил биш. Харин та бүхэн энэ бусад одоо мөнгөөр зодоод байгаа тийм. Одоо ингээд бааварлаа л шүү дээ. Одоо ингээд одоо самбар мамбууд ч одоо ямар ч олон норм яасан ч гоё хийдгийн тийм. Телевиз хараад явахаар яасан ч их олон гоё зураг хөрг тийм видео шторкнууд явуулдгийн. Яг тэрийг үзэж байгаа та бүхэн маань одоо хамгийн өөрсдийнхөө төлөө үнчээр одоо зүтгэж чадна гэсэн тийм хүмүүсийг одоо энэ удаагийн сонгуульд их хурлынхаа гишүүнээр сонгож илгээгээсэй гэж хүсэж байна. За тийм өдөр болгон бид нар ингээд нэг лайв хийж байгаа. Мөн үндэсний олон нийтийн радио телевизээр үн төлбөргүй одоо намын цаг дээрээс нь мэтгэлцээний цаг гэсэн ийм одоо цагуудаар бид нар оролцоод ярьцлага хийж байгаа. Өнөөдөр ихэд би одоо мэтгэлцээнд оролцоод өглөө 10 цагаас одоо 21 цаг 20 минутаас бас ингээд нэг 15 минутын одоо сурчлагын яриа явагдах юм. Тэгэхээр бас тэр мэдээллүүдийг та бүхэн үзээрэй. Тэгээ боломж байх юм бол тэр одоо бичлэгийг бас бичлэг хийж аваад тэгээд
бусдтай түгээрээсэй л гэж хүсэж байна. За тийм хоорондоо бүгд эзний ёсоор сайхан амьдрахын төлөө хүн болгон дор өрнө. Хичээцгээе. Шүүхийг шүүн гэдэг үгтэй Монголын хүний төлөө намайг оролцож байна. Дангийн төлөө. За тийм. За тэгээд дараагийн лайваар эргэж уулзтлаа. Баяртай. Бүгдээрээ хариуцлагатай байхыг хүсье. So, yeah.